Сайн уу? За би саяхан 50 өдрийн чаленж эхлүүлж байгаа тухайга за мөн та бүхнээс дэмжлэг хүсч амжилт хүсээрэй гэдэг тухай пост оруулж байсныг санаж байгаа байхаа гэж найдаж байна. За тэгээд 50 өдрийн хугацаанд өөрөө өөрийгөө гоё идэвхтэй байлгах, өөрөө өөрийгөө илүү эрч хүчтэй байлгах, за мөн сахилга баттай байлгах, за бас дунд нь нэг шинэ зүйлийг туршиж үзье гэсэн сэтэлтэйгээр анхын чаленж маань эхэлж байсан. За тэгээд мэдээч хэрэг одоо миний нэг дараагийн 50 өдрийн 50 хугацааны зорилго маань болсон гэсэн. Гэхдээ өнөөдөр та нартаа эхний 10 өдрийнхөө явцын талаар видеог хийж хүргэх гээд энийг хийгээ сууж байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээр болохоор би ер нь яагаад яг энэ чаленжийг эхлүүлсэн те. Миний ер нь яг энэ эхний 10 өдрийн маань аялал ямар хуу болвоо. Тэгээд цаашдаа би яг юу хийх санаа бодол төрсэн тухайга хуваалцсангаа өөрийнхөө тодорхойг гадагшлуулахар шийдлээ. За тэгэхээр хамгийн эхлээд болохоор би яагаад энэ чаленжийг хий гэж бодсон бэ гэхээр ер нь илүү их юм өдөр тутмын урсгалаараа амьдарч цаг хугацаагаа өнгөрүүлэх үе гэсэн нууцхан одоо дотоод айдас надад байдаг. Тэгээ тийм учраас өөрийгөө маш гоё хөгжүүлэх, үргэлж яах, үргэлж одоо өөр гоё одоо сэдвүүдийг ярьдаг байх, өөрийнхөө сурч мэдсэн энэ зүйлсээ бусад хүмүүст одоо хуваалцсангаа яг тэр хуваалцж байгаа процессаасаа би өөрөө маш гоё одоо идэвхжих сэтэл авч, урам зориг авч маш гоё ирч хүчтэй болдог. За тэгээд өөрийгөө яг энэ одоо яг чиглэл рүүгээ одоо оруулахыг хүссэн гэсэн үг. За тэгээд дээрэс нь би бас хоёр жоохон хүүхэдтэй. За тэгээд хажуугаар нь бас өөрийнхөө ингээ хувийн ажлуудаа хийдэг. Тэнгүүт хүн одоо ингээ сонсоход маш энгийн юм шиг боловч одоо юу гэдгийг жишээлбэл ном уншинч гэдэг юм уу те. Энэ зүйлийг бас яг ээжүүд хүүхдүүдийнхээ хажуугаар хийхэд үнэхээр чаленж болдог, үнэхээр сорилт болдог. Тэгээ тийм учраас ингээд ч хамаагүй бас энэ зүйлийг хийхийг хүссэн. За тэгээд 50 өдрийн ийм зүйл байдаг тухай яг YouTube дээрээс видео үзээд ерхий санаагаа бол ингээ харсан байсан. Гэхдээ эхлэе гэсэн бодол ерөөсө төрөхгүй байжгаад би яагаад ер нь эхлэх болсон бэ гэсэн чинь гэрийн гадаа хаалтан дээр буюу одоо нөгөө машины чип байдаг ш нэгддэг. За тэрэн дээр нэг хүн зогсчоод ерөөсө холдохгүй, дугаар нь танихгүй байгаад байсан. Тэгээ би араас нь цонхоо нэгээд одоо төр хоошоо ухраад өгөхүү гэд ухрах зайг нь үлдээгээд ухраад өгөхүү би зөрөөд орчё гэд уучраа тайлбарлсан боловч тэр хүн намайг сонсоогүй. Тэгээ яг бид нарыг ингээ хүлээгээд явж явах тэр процесс донд миний хажуугаар өөр машин одоо үндсэндээ шахаж орж ирээд за тэгээд эрэгтэй хүн орилонгууд тэр жолооч бол гарч ирээд одоо тий нөгөө ишээ ороход хүлээж байгаагаа тайлбарлаж хэлээд тэгээд дээрэс нь баг зэрэг ухарч өгөөд ер нь бол тэр одоо үндсэндээ миний одоо би бол одоо үндсэндээ бол очрлаад байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо нөхцөл байдлыг бол эвдээд орсон гэсэн. За тэгээд дараад нь бол тэр яг манай одоо байрны хүн байж таарад. За тэгээд лифтэн дээрээ таарсан. За тэгээд гол нь бол тэр хүн одоо тэр хүний гаргасан үйлдэл надад ерөөсө таалагдаагүй. Нэгдүгээрт одоо хүүсээр ялгарлаж байгаа байдал надад маш гутамшигтай муухай санагдсан. Ялангуяа тий одоо ийм гоё нийгэм хөгжөөд одоо энэ нөгөө хүүсийн ийм ялгаа ерөнхийдөө бүгд бараг байхгүй шахуу болж явах үед хүүсээр одоо ялгарлаж шууд хүнийг одоо дорд үзнэ гэдэг бол маш бүдүүлэг зүйл байсан. Тэр маш таагүй муухай мэдрэмжийг төрүүлсэн. Хоёрдугаарт болохоор одоо би ард нь замынх нь одоо ухрах зайг нь тавьж өгөөд хүлээснээрээ хажуугаар нь дайрч орж чадаагүй, маневрлаж чаддаггүй юу гэсэн ийм ойлголт хандлагаар надтай хандсан те. Дээрээс нь хажуугаар ингээд ер нь бол үндсэндээ очор дайраад орсон хүний зөв болж болсон байдлаар тэр хүн надтай ингэж эргэж ярьсан. Тэгээ тэр бол үнэхээр бас энэ хэдий айгүй жижигхэн зүйлч гэсэн энэ бол шудраг бус явдлын бас ингэж жижигхэн хэлбэр нахгүй. Тэгэхээр бид нар нийгэмдээ одоо юу гэдэг өдөр тутмынхаа яг нэг иймэрхүү кейс дээр ч гэсэн шудраг бус зүйлийг хүлээн зөвшөөрөөд сурчсан эсвэл шудраг бус зүйлийг танихаа байчсан ийм л хүмүүс болж байгаа юм байна гэсэн амар ийм гонигтай мэдрэмжийг надад өгсөн. Тийм учраас би бас өөрийгөө Монгол одоо улсын тэ баялаг болсон хүн гэж хардаг учраас хөгжиж байгаа ер нь өөрийгөө хөгжүүлсэн мэдлэг боловсрлаад хэлж байгаа өөрийгөө дайчилж байгаа, ийм хичээж байгаа энэ хүмүүс ер нь бол бас Монголын баялаг гэж хардаг. Тэгээд илүү сайн одоо хөгжөхөд бид нар юу гэдэг айгүй тийм том зүйлсүүдийг бас ярихаас илүүтэй өөрөө өнгөж өөрийгөө хөгжүүлэх процесс нь чухал. Яг хөгжсөн хувь хүн бол бас Монгол улсад маш үн цэнтэй байх баха гэж одоо найддаг.
За тэгээ ер нь бол энэ залуугийн гаргасан энэ үйлдэл намайг зүгээр эргэлт буцалтгүйгээр энэ 50 өдрийн чаленжийг эхлүүлэх. За дээрэс нь өөрийнхөө хийж байгаа ажлаар илүү олон хүмүүст хүрэх юм одоо сэтлийг ер нь бол өдөөж өгсөн гэсэн. Ер нь бол миний дотор одоо нуугддаг шудраг бус зүйлсийг үзэн яддаг, хүнийг ялгуурлаж байгаа байдлыг одоо үзэн яддаг гэх юм уу те. Миний одоо энэ дургүй энэ бүх зүйлсүүдийг ганцхан тэр жижигхэн хэдхэн одоо минутын дотор болсон кейс бол ер нь бол сэрэж өгсөн гэсэн үг. За тэгээд окей мэдээж ийм зүйлсүүдээс болоод эхэлсэн байна. Айгу урт оршилтэй. За тэгэнгүүт энэ 10 өдрийн хугацаанд бол ерөөхдөө миний хамгийн гол хийгдэх зүйл бол өглөөний одоо дадлын тойргийг маш зөв голдролд оруулах буюу яг тухайн цагийг л өөртөө ашиглах байсан. За өглөө босоод тасгал хийгээл номоо уншаал те шинэ одоо мэдлэг мэдээлэл ойлголт аваад л за тухайн өдөрт уух усныхаа одоо хэмжээг хийгээд ч гэдэг уугаад ч гэдэг юм уу те байсан. За тэгээд миний төсөөллөөр бол би 50 өдрийн туршид одоо 50 reel дүрс бол өөрийнхөө social суваг дээр оруулна гэж бол төлөвлөсөн байсан. За тэгсэн чинь 10 өдрийн хугацаанд бол миний эхний 3 өдрийн маань reel ороо тэрнээс хойш reel ороогүй. За тэгээд яг энэ зөвхөн энэ мэдрэмж нь надад амлцсан зүйлдээ хүрэхгүй байгаа юм шиг маш таагүй эсвэл ингээ бухимдмаар эсвэл цухалдмаар тийм мэдрэмжүүдийг өгчээсэн ч гэсэн би яг одоо энэ бичлэгийг хийгээ сууж байгаадаа одоо тухайн өмнөх гэмшлүүдэд арилгаж байгаа бас нэг хэлбэр байгаа. Тэгээд нэгэн tinгээл одоо гинт 4 5 6 гэл нэг өдөрт одоо 7 reel оруулах юм уу те. За тэрний оронд багцлаад яг нэг юм гоё видео хийчихээ. Тэгээд хин нэгэнд нь хэрэг болж магадгүй гэж би батсан. За тэгээд дээрэс нь бас ямар одоо сорилттой тулгарсан бэ гэхээр яг одоо хүүхдүүдээсээ өглөө эрт төрүүлж босоод одоо энэ бүгдээ хийгээд амжуулах юм байна гэж тооцчихсан боловч яг одоо өглөө эрт босонгууд хүүхдүүд маань дагаад босч ирээдсэн. Ялангуяа манай баг бол өглөө бүр шууд дагаж босч ирээд яг хажууд нь хөвтөхгүй л бол ингээд унтахгүй ч юм уу иймэрхүү байдал үүсээд байсан. За тэгээд эхэндээ энэнд бүр ингээд маш их цухалдаад ингээд тасгал хиймээр байгаа шүү дээ. Тэнгүүтэл дээр гараад хажууд ирээл ингээд нүүрэн дээр ингээд янз бүр болоод тэгээ эхэндээ айгу цохолтаад байсан чи ер нь нэг 4 билүү 5 дахь өдрөөсөө эхлээд ер нь бараг хүүхдтэйгээ тасгал хийж бараг сураад гэх юм уу. Бараг нэг тэрэнд ингэж бүр ингээл анхны шигээё ингэж хүлээж авахаа ер нь бол бэлсэн. За тэгээд хүүхдтэйгээ ер нь бол зэрэгцэж хийж эхэлсэн. За тэгээд дээрэс нь ганцхан өглөө л яг энэ төлөвлөсөн юмнуудынхаа 80% хийнэ гэд ботцсон байсан чинь энэ маань жоохон худлаа болоод энэнд бас баг зэрэг ингээд бухимдах гээд байгаа юм шиг санагдчихсэн боловч би яаж зохицуулсан бэ гэхээр ямартай ч энэ одоо тий боломжоор хамгийн эрт өнөөдөртөө багтаад энэ бүгдийг хийя гэж. За тэгээ заримдаа миний ном уншлага гадаа одоо хүүхдээ салхилуулж явах та эсвэл заримдаа 0-д сууж явах та тий эсвэл одоо дасгалын зарим нэг хэсгүүд нь гадаач гэдэг юм. Ерөөсөө яг ингээд нэг юм боломжтой нэг юм олцсон цагуудад болвол явагдаад байсан. Гэхдээ that's okay. Ер нь бол өдөртөө яг тухайн зүйлээ хийсэн гэдэг утгаараа хийсэн зүйлээ бас ингээд үнэлж олж харж сурж байгаа гэх юм. Суралцаж яваа юм байна. Ер нь бол за тэгээд дээрэс нь яг энэ хооронд бас хүүхдүүд маань баг зэрэг хөнгөн өвдөх кейс бол гарсан. Гэхдээ тийм ч удаан үргэлжлээгүй. Тэрэндээс талархаж байгаа. Тэгээд энэс улбалаад ер нь шөнийн нойр бас нэлээд одоо хэд өдрүүдэд бол алдагдсан. За тэгээд яг нойр багтай одоо хонсны яг маргааш нь ерөөсөө л нэг юм бүтээмжгүй ямар ч юм тэнхэлгүй байгаад байсан. Тэгэхээр нойр бас өөрөө ямар чухал байдаг вэ? Ер нь ингээд нойроо авах нь тэрэнд бас ингэж бүр анхаарал тавих нь өөрөө ямар чухал гэдэг тухай бас мэдсэн. За тэгээ энэ үед болвол чаленжийн дүрм намайг ер нь бол таслахгүй байхад их нөлөөлж исэн. Ингээд зовоод байгаа ч юм шиг хэрнээ хийх гээд бас ингээд дунд нь тэмцэлдээд байсан нэг зүйл нь чаленжийн дүрм байсан. Чаленжийн дүрм нь бол за би одоо 1 2 3 4 гээд үргэлжлүүлж байгаад хэрвээ дунд нь нэг өдөр те одоо юмаа хийгээгүй бол чаленж дахиад нэгээсээ эхэлдэг. Тэгэхээр энэ бол надад одоо маш залхуутай санагдчихсан учраас ёо тэгэж эхэлсэнд орол энийгээ үргэлжлүүлээд гүрийн шүү тархан баяраа гэх ингээд гүрийгээд нэг ийм процесс болсон. За тэгээ дээрэс нь бас нөгөө яг энэ чаленжийн үеэр болохоор би хөвлийн дасгал одоо амьдралдаа анх удаа ингээ хийж үзэж байгаа. Мэдээж анхан шатнаас нь хийж байгаа. Гэхдээ юу гэдэг ингээд зүгээр харахад яг нэг өөрчлөлт одоохондоо гараагүй байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэн гизээ жоохон чангалангуйта. Нэг юм жижиг хөөрхөн булчинч гэх юм ингээ мэдрэгдээд байгаа. Тэр надад айгу гоё санагдаж байгаа. Тэгэхээр яг хоо гизээ бүр ингээ супер гоё одоо миний яг төсөөлөлд байгаа шиг болохын тулд хооллолт хамгийн чухал нэдэг гэсэн. Гэтэ баг багаар ингээ дасгал хөдөлгөөнөөсөө
эхлүүлээд явж байгаа энэ эхэлж чадж байгаа энэ үйлдэлээрээ ер нь бас бахархаж байгаа. Тэгэхээр сайжруулад явах зүйлс бол дараагийн процесс донд болохоор байгаа. За тэгээд яриагийн дараагийн хэсэг маань болохоор би яг энэ одоо хэдий 10хан өдөр ч гэсэн те энэ хооронд би юуг одоо ойлгож мэдэрсэн бэ гэх юм бол ер нь бол хамгийн эхлээд нөгөө төлөвлөлт ер нь альва одоо хийх гээд байгаа чи яг энэ чи ч гэсэн чаленжийг эхлүүлж байна шүү дээ. Тэгэхээр яг энэ хоорондоо хийх гээд байгаа зүйл чинь айгүй тодорхой байх нь маш их одоо цаг завыг хэмнэхээс гадна эргэлзүүлэхгүйгээр шууд ингэж босч үйлдэл авч явхад айгүй их тусалдаг юм шиг санагдсан. Тухайлх юм бол би эхний хэдэн өдрүүдэд бол өстой нэрээ нөгөө энэ хэсэгт би тасгалаа хийн гээл тэр хэсгээ цэвэрлээл тасгалын гуцаа тавиал нөгөө нэг орчноо ингээд цэвэрлээд бэлдээд за тэгээд нөгөө нэг маргааш өглөө юм зүйлсүүд хийн гэдгээ ингээд бичээд унтчихаар надад өглөө ингээд сэрэнгүүт айгүй тодорхой айгүй амар байсан. Тэгээ сүүлийн хэдэн өдөр бас энэ маань жахан алдагдсан. Тэгээд яг одоо ингээд 9 дэх өдрөөс эхлээд надтай юм эргэлзээ гэдэг зүйлс одоо нүүр тулаад байгаа. За ингэж яхаар унтах чинь гоё штэ гэж бодогдоод тэгэл за хүүхдэд тэрвэрэд унтахаар сайхан шүү унтчих эсвэл за энийг ер нь хийгээд яахтай за өдөртөө хийчих болох юм чинь би заавал өглөө эрт босч суух ямар хэрэгтэй юм ч гэдэм юм ийм эргэлзээний бодлоод аяг төрөөс энэс л би 2 хоног бол яг өглөө босгуугаар яг өдөртөө яхав юмаа амжуулсан. Гэхдээ миний анхны бодсон зорилго юу илээ гэд эргээд бодохоор би чи өглөөний одоо нөгөө цагтаа энэ бүгд одоо 80% амжуулна гэсэн тактикт одоо бодолтой байгаа шүү дээ. Тэгэхээр эргээд бас тэрийг одоо нөгөө санах хэрэгцээ шаардлага үүссэн. Тэгээ өнөөдөр өглөө бол зүгээр би маш ингээд эргэлзээд байгаа юм зүгээр л босъё гэл шууд ер нь бол бие татаж босоо сайхан шүршүрд ор сэрэгчээл тэгэл хүүхдүүдийнхээ амийг бэлтжээ тэгээд тасгал юмаа хийгээд ингээд үргэлжлээд явсан. Тэгэхээр аль болох юм эргэлзээнд өөрийгөө оруулахгүй байх эсвэл эргэлзээ орж ирж мэдээж болно. Тэгэх юм бол би анхны зорилго маань юу билээ гэд битсэн зүйл байвал тэрийг хаардаг ч юм уу энэ маш чухал юм байна гэж бодсон. За тэгээд дараагийн одоо үлдэж байгаа энэ 40 өдөртөө болвол эргэлзээгүйгээр яг ингээд төлөвлөснөөрөө өглөө босоод шууд ингээд гараад хийдэг өглөөний тойрог руугаа оруулж ирэхдээ айгүй анхаарай гэж бодсон. Тэгээд одоо нөгөө анхан шатны тасгалаа яг 1 раундаар явж байгаа. Тэгээд тэрийг илүү одоо 2 болгох. За тасаад ирсний дараа ингээ 3 болгох ч гэдэг юм уу нэг ийм цикл руу оруулъя гэж бодож байгаа. За тэгээ яг энэ хооронд бас хүүхдүүдээ аваад хөдөө явах учраас хөдөө очиж би жинхэнэ назгаардаг байхгүй нүүр амаач угаахгүй ингээ сайхан ингээд жинхэнэ байгалийн эмхтэй болдог байхгүй юу. Тэгэхээр одоо энэ хооронд их гэдэг арьсан арчил сурна гэж байгаа маань ч гэсэн тий одоо ер нь айгүй чаленж болох төлөвтэй байгаа. Яг хөдөө очиж дасгал хийх, ном унших бол одоо усаа уун гэдэг нь тийм хэцүү байх гэж би бодож байна. Ягаад гэвэл гуцаан барьж гараад гадаа зүлгэн дээр хийх маш гоё байдаг учраас тэр мэдрэмжэндээ би маш их хөглөгдөг. Тэгэхээр нөгөө арьс марсаа арчлах нөгөө видео хийх одоо өөр бусад юмнууд маань жоохон чаленж болох болоо гэж харж байгаа. Гэхдээ энийгээ даваад ирсэн одоо үр дүнтэй дараагийн 10 өдрийн бичлэгээрээ уулзахыг хүсэж байна. За тэгээд ямар ч байсан ингээд эхлүүлээд үйлдэл хийгээд юу гэдэг те ингээд нэг уучраа олох гээд энэ одоо чаленжийн үеэр бас ингээд дасгал нь урдаа байх уу, ном нь урдаа байх уу гэд хүртэл одоо ингээд нөгөө зохион байгуулалтын юмнууд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ч гэсэн уучраа олох гээд ямар ч байсан хичээж байгаагаараа одоо өөрөөрөө маш их бахархаж байна. Тэгээд хийснээрээ одоо үйлдэл авснараа 1 2 3 ширхэгч гэдэг юм уу те нөгөө ямар нэгэн зүйлийг ингэж ухамсартаа ингэж бясалгаж байгаа юм үр дүнгууд гарч ийн. Тэгэхээр тэрэн дээрээ болол бас маш их баяртай байна. Тэгэхээр таад маань ч гэсэн энэ бичлэгийг үзээд хэрвээ 50 өдөр ч юм уу 10 өдрийн чаленжаас эхлүүлж алан те хэрвээ тийм шийдвэр гаргасан бол одоо миний энэ бичлэгний доор та нар маань гоё 50 өдрийн чаленж 10 өдрийн чаленж гэдэг юм гоё комент төлдөөгээрээ. Тэгээ магадгүй ингээ та нарынхаа бичиж байгаа энэ зүйлсүүдээс би маш их гоё уран зоригуудыг авдаг шүү. Тэгэхээр дараагийн бичлэг дээрээ ч гэсэн ингээ гоё зөндөө комент ирсэн чи бүр урам аваад та дуусгая гэж би бодлоо гэд ингээ гоё ярьж магадгүй шүү дээ. Тэгэхээр та нар маань бас өөртөө жижигэн ч гэсэн одоо усаа уухаас эхлээд те магадгүй ингээ над чиг бас ном унших дуртай ирнэ номоо уншиж амждаггүй юм хүмүүс байгаа бол өдөрт 15 минут ч гэдэг юм уу те цаг тавиад ингээ багаар эхлүүлээд хамгийн гол нь эхлүүлээд үйлдэл алгаад хийгээд үзээрэй гэж одоо хүсмээр байна. Тэгээд бас өөрийнхөө энэ бичлэгийг үнэн нөөр төрхөөрөө хуваалцангаа бас та нартай бас энэ мэдрэмжүүдээ бас ойлгож байгаа зүйлсүүдээ ярьж гадагшлуулахыг хүслээ. За тэгээд өмнөх одоо 10 өдрийнхөө ерхий дүгнэлт нэг иймэрхүү байлаа. Тэгээд яг ийм үед бас хүмүүс ингээд хамтдаа хэрвээ энэ чаленжийг хийж исэн бол биедээ яг ийм унж байгаа үед маш их дэмжлэг болдог. Тэгээд чаленж ер нь ингээд альва чаленжууд эхлэх үедээ хамгийн
ингэж бүүм оргил явжгаад дундаа нэг жоох ингээ хүмүүс шантрах, унах эсвэл энэ чаленжийг зогсоох болох юм одоо хэсгүүд ер нь явагддаг. Би маш олон удаагийн хүмүүстэй хамтарсан зохион байгуулж байгаа чаленжуудаас ч гэсэн энийг харж байгаа. Тэгэхээр ийм үед яг хамтдаа хажууд ингээд зэрэгцээд нэг найзаас хамт хийж явах юм бол энэ аюу гоё одоо ингэж нэг унах гэж байгаа үед гэт ингээд буцаагаад өргөө гэт ингээд явах гоё нөгөө нэг дэмжлэг болж идэг. Тэгэхээр тийм таад маань бас ингээд эхлүүлээрээ тэгээд эхэлсэн бол ингээд мэддэгдэрээ бүгдээрээ хамтдаа гоё бие биенийгаа дэмжиж бас нэг ч гэсэн те жижиг ч гэсэн зүйлсийг өөртөө хөвшүүлж одоо хийж дадал болгоож ингээд явж үзье гэж хүсэж байна. Тэгээд энэ хөө бичлэгийг маань үзсэнд баярлаа. Баяртай.